Эрхэм үзэгч таны амар амгаланг айлтгая. Манай задлан визийн хамт олон хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамтай хамтран нэгэн цоож шин нэвтрүүлгийг үзэгч танд хүргэж байна. Энэхүү нэвтрүүлгээрээ бид нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлыг хөндөх төдийгүй тэдгээр асуудлуудын гарцыг хэрхэн бий болгох талаар хүргэх болно. Нэвтрүүлгээ хүлээн авч үзнэ. Хүмүүн заяаг олж төрчгөөд хэлж ирдгүй гинтийн ослын улмаас болон төрөлхийн сонсголгүй хараагүй төрсэн хүмүүсийг нийгэмд гадуурхах үзэл олширсоор ирсэн нь нууц шээ. Хараагүй сонсолгүй хэдийч тэдэнд хий бүтээгсэн хүсэл тэмүүлэл хязгааргүй билээ. Энэ удаагийн нэвтрүүлгээр бид юуны талаар өгүүлэх гэж байгааг үзэгчтэй ойлгосон бизээ. Манай улсад албан бусдоогоор 130 гаруй мянган хөгжлийн бэрхшээлт иргэн байдаг гэсэн судалгаач бий. Тэдний 15% нь бүрэн асаргаанд байдаг бол бусад нь нийгмийн харилцаанд орох боломжтой юм. Нийгмийн харилцаанд оролцож байгаа хөгжлийн бэрхшээлт иргэдийн автобусанд суух, замаар гарах, дэлгүүрт орох, эмнэлэгт үзүүлэх, сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх боломжийг нь манай улсын дэд бүтэц боомлсоор иржээ. Гэсэн ч хөгжлийн бэрхшээлт иргэд гараа хумхаад зүгээр суугаагүй. Хийж үтэх хэрмэлцлэр дүүрэн тэд нөхөрлөл хоршоо байгуулж жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байна. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн энэ арга хэмжээнд одоо эрхэм чанар бортизны үйлдвэрийн захирлыг хийдэг. Тэгээ эрхэм чанар бортизныхаа үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээр оролцож байгаа. Тийм. Энэ үйлдвэр маань хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөл гаргүй ийм хүмүүсд одоо бас ингээд бортизныхаа бүх үйлчлэгийг явуулж байна да. Тийм. Бизнес эрхлэхэд хүндрэлтэй ямар асуудал байна? Тэр зөндөө штэ. Тий. Ер нь хамгийн анх бол бизнес хийнэ гэж хүн болгонд бизнес хийхэд бодож байгаа мөрөөдөж байгаа. Тэрний нь бол төр засгаас бас ингээд анхааралтай муу байдаг байхгүй юу? Тий. Тэгэл одоо зарим нь бол замын дундаасаа буцна, зарим нь бол зоригтой явах юм бол амжилтанд хүрнэ. Одоо бол ямар ч байсан төр засгаас бүх талаар нь дэмжлэг тусалцаа үзүүлнэ гэж байгаа нь бол өнөөдрийн хувьд л маш сайхан арга хэмжээ болж байна. Цааш ч гэсэн юм хийж байгаа хүнийг төр засгаас бас санхүүгийн талаас нь сайн дэмжээч л гэж хэлмээр байна. Тэг гэрээрэн бол ерөнхийдөө эсхий таавчиг бүрээ тогтол бол сүүлийн жил гарan одоо ингэж хийж эхэлж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бол ер нь төрөөслүүл халамж дэмжлэгүүд ер нь сүүлийн үед бол нэлээд эрчимтэй болж эхэлж байгаа. Тэр хэмжээгээр нь би нодон бас өөрийнхөө халамжийн байгууллагаас хэмжээний тусламж авсан. Тэгээ хамгийн хүндрэлтэй нь бид нарт айгүйх ингээ борлуулах цэг газар байхгүй жоох хүндрэлтэй байдаг. Өөрсдөө явж борлуулдаг болохоор одоо тэр талдаар нь нэг тийм арга хэмжээ аваад өгчих юм бол их боломжтой. Тэгээ сая ярьж байгаа нь бол ерөнхийдөө тийм бас борлуулах цэг байртай болгож их юм ярьж байна. Тэрэнд бол бид нар авааштай тэрийг сонсоод байс баярлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдөр гэхээр хүмүүс одоо хөгжлийн бэрхшээлтэй өдрийн баярын өдөр шиг сандаг. Энэ бол баярын өдөр биш. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийнхөө одоо дуу хоолойг чиглэлээр нь одоо засгийн газар тийм үү шийдвэр гаргах төвшин юм хүмүүс одоо хүрэх ийм өдөр байгаа. Тэгэхээр бид нар бол хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр өнөөдөр одоо энэ үзэсгэлэн яармагийн бидний гол зорилго юу вэ гэхээр зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс одоо бусад хүмүүстэй нэгэн адил эрх зүйн орчинд одоо хөдөлмөрийн зах зээл дээр нээлттэй зах зээл дээр өрсөлдөөд одоо ямар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байна. Тэгэхээр бид нар төрөө одоо ямар арга хэмжээ авах вэ гэхээр зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хөгжлийн бэрхшээлтэйгээсээ болоод эсвэл одоо мэдээлэл дутуу авч байгаагаасаа болоод бас бараа бүтээгдэхүүнүүд борлуулдаг одоо нэгдсэн зах зээлгүйгээсээ болоод одоо энэ үйлдвэрлэсэн сайхан бүтээгдэхүүнүүд нэгэн нь олохгүй ийм одоо тохиолдлууд их байна. Тэгээд ер нь бол одоо зах зээлийн дэмжлэг бол агаар усших хэрэгтэй байна. Тэгэхээр би төр засгийн зүгээс бид нар ямар арга хэмжээ авах вэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зарим нэгэн зах зээлийг одоо хамгаалалтанд авах, нэгдсэн зах зээл дээр бараа бүтээгдэхүүнийг гаргах одоо ийм арга хэмжээнүүдийг аваач. Хүмүүс бид нар бол ямар ч байсан юмаа үйлдвэрлээд байж одоо чаддаг болчлоо. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн одоо энэ хөдөлмөр эрхлэлт бол нэг үе одоо 4-5 жилийн өмнө бол одоо бүтээл гэдэг одоо гар урлал гэж одоо нэрлэгддэг байсан. Одоо бол гар урлалын төвшөнд биш үйлдвэрлэлийн төвшөнд хүрчээд байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх тэдэнд сэтгэл зүйн тусалцаа үзүүлдэг төрийн болон төрийн бас байгууллагууд манад цөөнгүй бий. Сэргээн засварлах хөгжлийн үндэсний төв, бизнес инкубатор төв зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бас байгууллага 99 ширхэг байна. Үүнээс сонсголын бэрхшээлтэй иргэдийн 15, хараагүй иргэдийн 5, тэрэгцэртэй иргэдийн 5, сэтгцийн эмэгтэй хүмүүсийн 6 байгууллага байгаа бол хүүхдийн байгууллага 17, бусад чиглэлийн байгууллага үйл ажиллагаагаа явуулсаар иржээ.
Эдгээр газрууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйл ажиллагааг тогтмол дэмжиж ирсэн. Эдгээр байгууллагууд нийгэм хамт олон тулгуурласан сэргээн заслалтыг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонныхоо дунд эргэдэг шамдэрч эрүүл мэндийн үйлчилгээг эдэлж, боловсрол, нийгэм, соёл, шашин, эдийн засгийн болон улс төрийн үйл ажиллагаанд бүрэн оролцох эрхийг дэмжиж өгдөг байна. 2000 он нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнууд мянганы тунхлыг дэмжиж хэрэгжүүлэхэд удирдан чиглүүлэх 8 зорилтыг боловсруулжээ. Эдгээрээс 3 зорилт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэдний гэр бүлийн гишүүдэд онцгойлон анхаарчээ. Үүнд туйлын ядуурл үлсгэлэнг бууруулах, бүх нийтээрээ бага боловсрол эзэмших, хүйсийн эргэтгэж байдлыг сайжруулах гэж тунхагласан байна. Гэтэл манай улсад өнөөдрийн байдлаар дэрэх тунхаглал бүрэн хэрэгжиж чадахгүй байгааг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хэлж байна. Дэд үтцийн асуудал шийдэгдсэн. Дэд үтцэн 100% шийдэгдэв. Хотын төв хэсэгтлээ. Хотоос загдуу байгаа л да. Гэхдээ сүүлийн тавьж байгаа автозамууд тавьж байгаа мөртлөө тэр нь бас чанарын шаардлага хангахгүй тийм замууд тавьж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн маань ажлын байрыг сайн нэмэгдүүлээд дэд үтц талдаа анхаарал өгчвөл бас тулгамдах асуудал бидний хувьд гайгүй гэж бодож байна. Нүүбийн конвенцэд одоо нэгдэж орсноос хойш 3 жил болж байна. Тэгэхээр одоо иргэний чвэ одоо олон нийтийн энэ барилгад бол энэ стандартыг одоо эхнээс нь л одоо барилгынхаа зураг төлөвлөлтөнд хийгээд эхнээс нь хийгээд ингээ яваад байх юм бол одоо нөгөө шат хийснээс бол илүү юу яадаг гэж камд өртгөр босдог. Тэгэхээр зэрэг одоо манай хүмүүс л юу гэж нөхөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулсан энэ зам талбайн стандартыг бол ерөөсөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс л зориулсан илүү зардал гаргах гэж байна гэж бодоод байгаа байхгүй. Энд чинь тийм биш. Универсал дизайн байгаа. Тэгээ яг хөө зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүн зориулсан тэр одоо зам талбайгаар жирэмсэн хүн явна, хүүхдээ төрсөн хүн явна, өндөр настай хүн явна. Тэгээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс явна. Тэгэхээр ер нь нийгмийн бүхэл давхарга явна гэсэн үг шүү дээ. Тэгснээр зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг одоо зориулсан энэ зам талбайг бол одоо стандартын болж үгүй юу гэдгийг шалгах нэг энгийн арга байт юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэдний асар хамгаалагчид тэдэнтэй ажилдаг албан хаагчдын дунд 2010 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх зүйн орчин боловсронгуй болгох нь төслийн хүрээнд явуулсан социологийн судалгаанд оролцогчид нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн амьдралд оролцоход дараах хүндрэлүүд гардаг гэж үзжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдний асар хамгаалагчид 78.2% нь өөрөөс шалтгаалдаг гэж хариулсан бол нийгмээс шалтгаалах холбогдох хууль болон амьдрах орчин зэрэг нь бусад хувийг эзэлсэн байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд социологийн судалгаа явуулахад судалгаанд оролцогчдын 70% нь төр болон төрийн үйлчилгээний байгууллагын дэмжлэгтэй л нийгмийн амьдралд идэвхтэй оролцож чадна гэж хариулжээ. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангахад төр чухал үүрэгтэйг харуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг жил бүрийн 12 дугаар сарын 3-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрөөр эдгээр иргэдийн эрх ашигын төлөө төр засаг дуугардаг байна. Харин бусад үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг сонсох, тэдний үйл ажиллагааг дэмжих ажил хойрог байсан гэхэд хэлсдэггүй зэ. Тэгвэл хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас яамны дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл байгуулсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг ямагт хамгаалж явах үндэс тавигдж байна. Нийгмээс заавал хамгаалах учиртай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх халамж болон нийгмийн амьдралд оролцох тэрл боломжийг хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас анхаарч эхэллээ. За өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэндээ өнөөдрийн мэндийг төшөөлье. За өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр энэ хамтдаа өгсөн сэдвүүт нээлттэй хэлцүүлгийг одоо хамтдаа бүгдээрээ зохион байгуулж байгаа. За өнөөдрийн нээлттэй уулзалт ярилцлагад хүрэлцэн одоо та бүхэндээ дахин талархснаа илэрхийлье. За Монгол Улсын нийт хүн амын 86,865 буюу 3.9%-ийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөдөр эзэлж байгаа билээ. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил нийгмийн хамгааллыг сайжруулах, сурч боловсрох, хөгжих эрхийг хангах талаар олон хууль тогтоомж бодлого хөтөлбөрүүд байдаг хэдий ч харамсалтай тунхлын шин чанартай хэд ерөнхий хариуцлагын асуудал орхигдсон хэрэгжилт муутай явж ирсэн байна. Энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан нэгдсэн бүтэц тогтолцоо байгаагүй. Хууль тогтоомжийн хэрэгжил тавих хяналт бага, хөрөнгө санхүүжилт муу, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага иргэдийн хүчин чармаалт хамтын ажиллагаа хангалттай биш. Үйл ажиллагаагаа нэгдэн үйлдвэрлэж чадаагүй зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байна. За хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд оролцоход тулгардаг гол бэрхшээл нь орчны дэд үтсийн асуудал байдаг. Өнөөдөр бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн харилцаанд адилтгаш оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэх,
сайжруулах, тэдэнд тулгарч байгаа саад бэрхшээлийг багасгах, арилгах, дуу хоолой хүчин чармайлтаа нэгтгэх зэрэг асуудлуудаа ярилцаж хамтдаа хөгжицгөө гэсэн зорилгоор энэхүү нээлттэй ярилцлагыг зохион байгуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх хамгааллыг дээшлүүлэх, нийгмийн харилцаанд оролцох боломж нөхцөлийг сайжруулах чиглэлээр хийх ажлууд олон байна. Монгол Улсын шинжлэлийн засгийн газар хүн ам бүлгүүдийн асуудлыг хариуцсан бүтцийг бий болгож, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан хэлтсийг шинээр байгууллаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэнийг анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудлыг хариуцсан ажиллаж эхлээд байгаа лээ. Улсын их хурлаас Монгол Улсын төрөөс хүн амын талаар баримтлах бодлогыг 2004 онд баталсан. Энэхүү бодлого нь 2015 он хүртэл үргэлжлэхээр товлсон ч хүн амын өнөөгийн чиг хандлага, Монгол Улсын нийгэм эдийн засгийн өөрчлөлт, шинжилэлт, хүн амын насны бүтцэд гарч буй өөрчлөлт буюу хөдөлмөрийн насны хүн ам, нөхөн үрчмэн насны эмэгтэйчүүдийн тоо хамгийн их байх үе болох хүн ам зүйн цонх үе нэгдэж байгаа зэрэг олон асуудал шинээр урган гарч байна. Хүн ам зүйн цонх үе ойролцоогоор 20-30 жил үргэлжилж, энэ үеийг зөв бодлогоор үр дүнтэй ашиглаж чадвал хүн амаа хөгжүүлэх, нийгмийн эдийн засгийн хөгжлийг өргөсгөхт улмаар гарч улс шиг эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой байдаг байна. Солонгос, Сингапур зэрэг олон улс орнууд энэхүү цонхны үеийг ашиглаж өнөөгийн хөгжлийн түвшинд хүрсэн жишээ байна. Иймээс хүн амын талаарх бодлогын хэрэгжилтэд иж бүрэн үнэлгээ дүгнэлт хийж шинжлэх зайлшгүй шаардлага гарч байгаамаа. Ажлын хэсэг байгуулан судлаач эрдэмтэн багш нарыг оролцуулж хамтран Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогцоодлого боловсруулахаар ажиллаж эхлээд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг энэхүү цогцоодлоод хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, ахмад зэрэг хүн амын бусад үлэгтэй уялдаа холбоотой нэгдсэн байдлаар тусгахаар бид төлөвлөд байгаа билээ. Өмнө хүн амын хөгжил гэхээсээ илүүтэй нийгмийн эдийн засгийн хөгжлийн асуудлаа ярьдаг, анхаардаг, нийгмийн эдийн засгийн хөгжүүлэх гол зорилго хүн ардаа сайхан амьдруулах хүний хөгжлийн асуудал байдаг гэдгийг орхитуулж ирснийг бид өөрчлөхөөр зорж байгаамаа. Манай улс Аз номхон долоон бүс нутгийн орнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодитоогоор хөгжүүлэх зорилгоор Инчон стратегийг хүлээн авч бүс нутгийн хэмжээнд ханган хэрэгжүүлэх, харилцан туршлага мэдлэгээ хуваалцаж хамтран ажиллахаар саяхан хуралдаанд оролцож шийдвэрт гараас зурж ирсэн билээ. Энэ талаарх мэдээллийг та бүхэнд дэлгэрэнгүй хүргэх болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Нүүбийн конвенц холбогдох хууль журам, бодлого хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, салбар хоорондын уялдаа холбоо зохицуултыг сайжруулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх бодлогын зөвлөлийг төрийн бус олон улсын байгууллагын төлөөлөлтөөр анх удаа байгуулж ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчлэгийг сайжруулах чиглэлээр нэн тэргуунд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлж, засгийн газрын 2012 оны 11-р сарын 136 дугаар тогтоолоор байнгын асаргаа шаардлагатай иргэд улиралд нэг удаа 30 мянган төгрөг авдаг байсан бол эх оноос 60 мянган төгрөг хүртэл тэтгэмж авах, 16 хүртэл байнгын асаргаа шаардлагатай хүүхэд улирал бүр 30 мянган төгрөг авдаг байсныг сар бүр 60 мянган төгрөг, хараагүй иргэний холбооны зардал сард нэг удаа 10 мянган төгрөг болгодог байсныг 20 мянган төгрөг. За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн унааны зардалд жилд нэг удаа 90 мянган төгрөг болгодог байсныг 200 мянган төгрөг болгон тус нэмэгдүүлсэн. За мөн саяхан уралдсан засгийн газрын уралдаанаар протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жишг үнийг тогтоох тухай тогтоолыг шинжилэн батлууллаа. Шинжилэн тогтоож байгаа жишг үний өөрчлөлтөөр нийт 37.3 мянган хамрагдаж, нэмж 2.7 тэрбум төгрөг, нийт 9.1 тэрбум төгрөгийг энэхүү зардал зарцуулахаар төсөөллөө. Түүнчлэн бид сонслын бэрхшээлтэй иргэдэд яаралтай тусламжийн дуудлагын үйлчлэгийг хүртээмжтэй болох зорилгоор 101, 102, 103, 105 утсанд мессежээр хандах дуудлага үйлчлэгийг шинээр нэвтрүүлэхээр холбогдох байгууллагуудтай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж эхлээд байгаамаа. Хил яриа сонсголын бэрхшээлтэй иргэд галт төмөр, гинтийн онцлогоор гэмт хадлага зэрэг нөхцөл байдлын үед яаралтай тусламжийн утсуудад хэлж, ярьж дуудлага өгч чаддгүй. Мессежээр дуудлага авах боломжтой болсноор хил яриа сонсголын бэрхшээлтэй иргэд төдийгүй хүчирхийлэл дарамт өртсөн утсаар явах боломжгүй байгаа иргэдэд нэг ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа гэж үзэж байгаамаа. Ийхүү шинжлэлийн засгийн газрын эхний 100 хоногийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх хөгжил хамгаалалыг сайжруулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан бүтцийг бий болгох, салбар хоорондын уялдаа холбоо зохицуултыг хангах зөвшөөрлөлийн механизмыг бүрдүүлэх, төр болон төрийн бус байгууллагын түншлэл хамтын ажиллагааг шин шатанд гаргах, нэн тэргүүнд тулгамдсан асуудлыг тодорхойлж дистрата шийдвэрлэх зэрэг олон ажлын үндэс суурийг бид тавьж эхлүүлж чадлаа.
Өнөөдөр ажилтан орлоготой дэмжлэгтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд үзэсгэлэнг мөн амжилттай зохион байгууллаа. Хамгийн гол нь энэ арга хэмжээнээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд авьяас чадвар маш их хүч чадал боломж байгаа гэдгийг бизнесийн байгууллагуудад таниулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээгдэхүүнийг зарж борлуулах, тэднийг ажлын байраар хангах, улмаар үйлдвэрлэлээ өргөдгөж бэхжүүлэхэд зээлийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хэд хэдэн байгууллагатай санамж жижиг гэрээ байгуулсан зэрэг үр дүн гарлаа. Цааш хөгжлийн бэрхшээлтэй иргэний тодорхойлж байгаа аргачлал нэр томьёоноос эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй тэдний эрэлт хэрэгцээг хангасан дэд бүтцийг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдний идэх оролцоог нэмэгдүүлэх зэрэг шийдвэрлэх олон ажлууд биднийг хүлээж байгаа билээ. За өнөөдөр бид бүхэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр бол 12 сарын 3-ны өдөр жил бүр тохиодог. За энэ өдөр хамгийн гол нь бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ нийгмийн амьдралд илүү их идэвхтэй амьдрахад нь хэрхэн яаж бид өшөө хамтдаа дэмжлэг үзүүлэх вэ гэдэг зорилгоор ажилтаа орлоготой дэмжлэгтэй иргэн болгоход хамтдаа явцгаая гэсэн юм өрөөндор зохион байгуулж байна. Маш олон шаталсан арга хэмжээнүүд зохион байгуулсан. Бид бүхэн хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яаманда хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хилцийг нэг ажиллаж байгаа. Энэ хилцэн маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ерөөсөө хэрхэн яаж хөгжүүлэх үү, дэмжих үү гэдэг талаар бүх талын бодлогыг бол боловсруулах дээр бүх яамдын болон одоо төрийн бус байгаад хувийн хвшлийн оролцоог хангах хэлбэрээр энэ ажлыг бол зохион байгуулж байна. За энэ хүрээнд бол хөгжлийн бэрхшээлтэй 100 орчим аж ахуйн нэгж энэ үйл ажиллагаанд оролцож байгаа. Мөн түнчлэн энэ үзлэнгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ямар төрлийн дэмжлэг тусгай хэрэгцээ байдгийг бэ гэдгийг тодруулах зорилгоор судалгаа, социологийн судалгааны ажил бас явж байгаа. Мөн түнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бизнесийн одоо биржийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээ бас зэрэг явж байна. Хууль зүйн мэдлэгийг дэвшүүлэх зорилгоор бас мөн хуульчдын зөвлөгөө үйлчилгээ явж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хуулийн хүрээнд ямар эрүүл мэндийн болон халамжийн үйлчилгээ үзүүлдэг юм бэ гэдгээр бүхий чиглэлийн үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн байгууллагууд энэ хүрээнд ажиллаж байгаа гэдгийг бас хэлэх байна. Мөн энэхүү үйл ажиллагаанд бол хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас гадна хөдөлмөрийн яам, нийслэлийн засаг даргын тамгын газар, мөн худалдаа аж үйлдвэрийн танхим, түүнчлэн одоо манай хувийн хвшлийн компаниудад маш их идэвхтэй оролцож байна гэдгийг бас ташрамд нь хэлэх байна. Энэ үзлэнгийн үеэр мөн манай хувийн хвшлийн компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бас байгууллагуудын бүтээгдэхүүнтэй даруйд бүтээгдэхүүнээс нь хамтран ажиллах сандаа газар дээр нь солилцож шууд нөгөө хамтрагчаа сонгох юм бас зайхан гинтийн буюу одоо тийм ээ хамтын ажиллагааны гэрээний ажлууд бас давхар хийгдэх юм аа. Конвенцийн хэрэгжилт бол манай улсын хууль тогтоомж бодлогонд бол хэрэгжиж явж байгаа. Харин зүгээр хэрэгжтийн тал дээр бол ямар байх нь гэдэгтээ бид нар бас ярьж байгаа. Хэрэгжилт ерөнхийдөө бол хуулиндаа бол тусгагдсан байна. Хэрэгжилтэн дээр бол тийм хангалттай биш байх гэж дүгнэж байгаа. Тийм учраас бид нар бас өнөөдөр одоо хүн амын хөгжлийн хөгжил нийгмийн хамгааллын яам яамд байгуулагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэлтсээс уг конвенцийг хэрэгжүүлэх талаар үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулад төслөө гаргацсан байна. Энэ төслөө өчигдөр төрийн ордонд болсон нээлттэй хэлэлцүүлгээр хэлэлцүүллээ. Урд нь бид 5 өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй ажилладаг хүмүүс, төрийн болон бусад байгууллагуудыг хамруулад 5 өдөр энэ одоо үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцүүлсэн. Өчтөрийг сүүлийн байдлаар хэлэлцүүллээ. Одоо бид нар энэ хэлэлцүүлсэн төлөвлөгөөнийхөө төслийг яам одоо бусад байгууллагуудад түрүү тааж эцсийн байдлаар санал аваад ийм үйл ажиллагааны төлөвлөгөө болж хэлэлцэхийг. Энэ бол одоо энэ 4 жил хийгдэж байгаа хамгийн гол ажил. Түүнчлэн бид нар 10 сарын сүүлээр 10 сарын 1-ний эхнэр бүгд найрамд Солонгос улсын Эмчи хотно болсон Аз нэмхэн далайн бүс нутгийн одоо орнуудын сайд дээрийн хэмжээний өндөр түвшний уулзалтанд оролцоод ирсэн. Энэ уулзалтаар юу их шийдсэн бэ гэхээр ер нь нэгдсэн үндэсний байгууллага нийгмийн эдийн засгийн зөвлөлөөс Аз нэмхэн далайн иргэдийн далайн бүсийн иргэдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих тийм 10 орон жилүүд явд юм байна. Тэрний 1-р 10 жил нь 1993 оноос 2002 оны хүртэл, 2-р 10 жил нь 2003 оноос 2012 оны хүртэл одоо ингээ яг дуусч байгаа. 3-р 10 жил нь болохоор одоо 2013 оноос 2022 оны хүртэл ингээд 10 жилээр ажиллаа төлөвлөдөг, зорилгоо тодорхойлдог. Тэгээ энэ хурал дээр бас бид нар оролцоод яг энэ Инчоны стратеги гэж нэртэй гарсан энэ 10 том зорилтыг дэвшүүлж байгаа юм. За энэ жил бол их онцлог жил болж байна. Шинэ одоо засгийн газар маань байгуулагдаад шинжлэлийн засгийн газар гэдэг. Тэгээд хүн амын хөгжлийн нийгэм хамгааллын яам гэж одоо шинээр ийм яам маань байгуулагдсан. Энэ яамн дээр маань хөгжлийн
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан шинээр хэлцэстэй болсон байж байгаа. Тэгээд одоо энэ утгаараа энэ 12 сарын 3 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулаад сарын өмнөөс бид нар аян зохион байгуулад олон арга хэмжээнүүд зохион байгуулж байна. Бид нар энэ арга хэмжээний хүрээнд бэрхшээлийн төрлөөр хилцүүлэг хийсэн. Өнөөдөр нэг том арга хэмжээ нь ажилтай, орлоготой, дэмжлэгтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэн гэсэн ийм үзэсгэлэн яармаг мэдээлэл сурталчилгааны ийм том арга хэмжээ зохион байгуулж байна. Өнөөдөр төрийн ордонд 14 цагаас мөн одоо конвенцэд нэгдсэн улс орон ямар одоо үүрэг хариуцлагатай байх вэ гэдэг чиглэлээр хилцүүлэг явагдана. Тэгээд өнөөдрийн энэ үзэсгэлэн яармгийн гол онцлог арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань маш их одоо бүтээгдэхүүн үйлчилгээ бүтээл одоо хийдэг боловч энийг борлуулахад бол асуудал тулдаг. Энэ дээр одоо 3 талын санамж бичих тул сая гарын үсэг зурагдлаа. Энэ нь болохоор Монголд одоо 20 жил үйл ажиллагаагаа явуулсан гар урлалын бүтээлийг маань дэлхийн нийтэд одоо гаргаж идэг энэ сайхан компани маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд одоо түрээсгүйгээр хөнгөлсөн одоо үнээр тийм том одоо лангуу гаргаж өгж байгаагаар их онцлог ийм одоо үйл явдал болж байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зовгын төрлийг авч үзвэл харааны бэрхшээлтэй иргэд 1773%, хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэй 2029%, тулгуур эрхтний бэрхшээлтэй 25%-ийг эзэлдэг бол одоо 39, оюуны хомсдолын иргэдийн асар хамгаалагч 16.2%, бусад төрлийн согтой иргэд 2039%-ийг тус эзэлж байна. Энэхүү судалгаанаас үзэхэд эдгээр иргэдийн дийлэнх хувь нь нийгмийн амьдралд оролцох боломжтой харагдаж байна. Гэтэл манай улсын дэд бүтэц өнөөх хүртэл хангалтгүй байгаа юм. Тиймээс энэ талаар цаашид ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ? Та бүхэн норм стандартын талаар ерөнхийдөө мэдж байгаа бах. Хуулинд тодорхой заагаад өгсөн байдаг. Барилгын норм нормативын баримт бичиг гэдэг өөрөө барилга байгууламжид мөрдөх нийтлэг шаардлага зарчмыг агуулсан ийм баримт бичиг байгаа. За би энд харуулсан эсхийн дээрс үндсэндээ та бүхэн харж байгаа бах. Барилгын норм стандарт гэдэг хоёр хуваацтай. Энэ өөрөөсөө барилгын норм нормативын баримт бичиг гэж хэлэгдэж нэрлэгдэж явдаг. Хуулийн нэртэйгээр. За тэгэхээр Монгол улсын хэмжээнд нийтдээ барилгын 670 норм дүрмийн гэж мөрдөгдөж байгаа. За стандартын хувьд барилгын салбарт 420 ийм стандарт одоо боловсруулагдаж мөрдөгдөж байна. За барилгын салбарын маань хүчин төгөлдөр мөрдөгж байгаа норматив баримтчгууд маань өөрсдөө дотроо 8 бүлэг 83% зохицлбор хуваагддаг. За би та бүхэнд энэ түрүүн жоохон товч ойлголт өгөхүүднээс ерөнхийд нь эхлээд норм нормативын талаар танилцуулж байгааг ойлгоно зэ. За энд нийтдээ та бүхэнд схемийг харж байгаа. Бид нар бол дотор 8 төрөл болгож байгаа. За энэ дотор удирдлага арга зүйн норматив баримт бичиг, техникийн ерөнхий норматив бичиг, хот байгуулалт байгууламжийн норматив баримт бичиг, барилга байгууламжийн инженер тоноглол ба гадны шугам сүлжээний норматив баримт бичиг, барилгын бүтээц ба эзлэхүүний норматив баримт бичиг, барилгын материал бүтээгдэхүүний норматив баримт бичиг, төр барилга байгууламж, тоноглол хийх ажлах болон хэрэглэгчийн норматив баримт бичиг, барилгын эдийн засгийн норматив баримт бичиг гэж үндсэндээ бүлгэж хуваагаад энэ чиглэлүүдээр бид нар боловсруулдаг. За та бүхэн энэ зохицлборыг би харуулж байгаагийн утга учир бол аливаа норм нормативын баримт бичгийн нүүр хуудсан дээр тусгай дугаар байдаг. Энэ дугаараар та бүхэн аль зохицлборт хамаарч байгаа гэдгийг мэдэх ийм боломжтой байдаг юм аа. За энэ зохицлбор баримт бичгүүдэд бид нар дотор нь хоёр хувааж байгаа. Улсын чанартай баримт бичиг, үйлдвэр салбарын баримт бичиг гэж хуваадаг. Тэгэхээр өнөөдрийн ярих зүйл маань илүү улсын чанартай баримт бичгийн талаар ярина. За энэ өөрөө дотроо норм дүрмийнхээ хувьд бол 3 төрөл байгаа. За барилгын норм дүрм энэ нь өөрөө зайлшгүй мөрдөх энэ шаардлагуудыг агуулсан байдаг. За барилгын дүрм гэж бий. Энэ нь барилгын норм дүрмийг дагалдан гардаг. Зөвлөмжийн шин чанартай барилгын норм дүрмээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм чиглэлийн зөвлөмжийн баримт бичиг байдаг. За дараагийнх нь болохоор удирдлагын тогтолцооны баримт бичиг байгаа. ОББ гэдэг байгаа. Энэ баримт бичиг бол өөрөө заавал мөрдөх болон зөвлөмжийн шин чанартыг агуулсан ийм баримт бичиг байдаг. Стандартын талаар бол та бүхэн мэдж байгаа. Энэ нь өөрөө норматив техникийн баримт бичиг байдаг тийм ээ. Илүү бүтээгдэхүүн үйлчлэгээ чиглэл рүүгээ боловсруулах, үйлдвэрлэх болон ашиглалтын үеийн техникийн шаардлагуудыг тогтоож өгсөн юм байдаг аа. За одоо тэгэхээр би барилгын норм дүрмийнхаа
талаар товчхон ярихыг хүсэж байна. За энд бол заашгүй мөрдөх заалтууд бүхэн ийм норм дүрмүүд байгаа. За энд бол бид нар ялангуяа юун төрөнд хот төлөлтийн норм дээр бид нар хөгжлийн бэрхшээлтийн шаардлагууд техникийн баримтчиг болон ийм холбогдох шаардлагуудыг ингээд тусгаад өгсөн юм байгаа. За нийт улсын хэмжээнд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн тоо байдаггүй. За орон сууцны тоолгоор бол 104,000 гаруй хүн байгаа гэж үздэг. Манай Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн тоолгоор бол 2011 оны байдлаар 107,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байна гэсэн ийм статистик бол мэдээ байгаа. За өнөөдрийн байдлаар бол ер нь Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг бодитоогоор хэрэгжүүлэх арга хэмжээ арай дутагдaltaй байгаа мó гэсэн ийм дүгнэлтэнд төрсэн хилцүүлэг явуулсан. За яг энэ эрхийг бодитоогоор хэрэгжүүлэхэд бидэнд ямар асуудал тулгамдаад байна? Магадгүй энэ Нүүбийн хүний эрхийн конвенцэд бид нэгдэн орсон ирнэ энийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа маань дутуу байгаа мó? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хүндсэн эрх зүйн баримт байх ёстой юм болов нэгдсэн эрх зүйн баримт байх ёстой юм уу гэдэг үүднээс хилцүүлэг явуулахад бол энэ Нүүбийн конвенцийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө шаардлагатай байна гэсэн ийм болов судалгааны дүм гарсан байгаа. Хоёр дэлгүүр байлаа гэж боддог. Тэгэхээр хүн амын одоо ингээд 4 орчим хувийг хэлж байгаа 130 гаруй мянган хүн байж байгаа. Тэгээд тэр нэгд нь одоо дид бүтцтэй налуу замтай нэг нь дид бүтцгүй. Тэгээд дид бүтцтэй нь одоо өндөр үнэтэй дэлгүүр байлаа. Дид бүтцгүй нь хямдхан байлаа гэж бодоход хүүхдээ төрсэн эмэгтэй, жирэмсэн эмэгтэй хоёр тэр юу руу ордог байхгүй. Дид бүтцээр нь тэр 10% одоо 10 төгрөгийн 20 төгрөгийн хямд нь бол онц тэр хүн сонирн биш шүү дээ. Хамгийн гол нь одоо ороход бэрхшээлгүй тэрэгцэртэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүн энэ хүмүүс ороход одоо бэрхшээлгүй тэр зам талбай нь одоо нийтийг хэрэглээ болчиход байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ дээр бол энийг бол манай ер нь одоо хувийн гишүүдийн бизнесүүд бол айгүй мэдэрч байгаа шүү дээ. Тэгэхээр төр засагууд бас одоо сүүлийн үед баригдаж байгаа одоо төрийн үйлчилгээний барилгуудыг ийм одоо зам талбайтай болгох одоо зүйтэй. Тэгээд хамгийн юу нь бол одоо манай засгийн газрын ордон гэж чинь ямар ч дид бүтцгүй шүү дээ. Тэгэл тэрэгцэртэй хүн ороход лефтэнд нь багтдаггүй, шатаар нь өргөж яадаг. Тэгээд Италиас нэг хөгжлийн бэрхшээлтэй тэрэгцэртэй хүн ирээд ордны шатаар нэг дамжлаад гарсан гэсэн лефтэнд нь багтахгүй. Тэгээд тэр хүн Монгол улс миний эрхийг зөрчиж байна. Энэ хоёр хүн намайг юу яачвал яах вэ? Унгаагаад одоо алдчихвал яах вэ? Тийм учраас би одоо 3 дахь шатан дээр явахгүй гэчлээ яваагүй гэсэн шүү дээ. Тэр манайхан бол тэхгүй тэгэл үүрэл дүүрэл чирэгдэл хамаа авахгүй тэгэл явж итэл. Монгол улсын сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын, мэрэгжлийн боловсролын, дээд боловсролын хууль болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай 2008 оны 1-р сарын 15-нд хууль батлагдчихэ. Гэхдээ эдгээр хуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тусгай хэрэгцээг хангах, тэдний сурч боловсрох эрхийг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох, хяналт тавих механизмыг болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлог тохирсон сургалтын олон янзын хэлбэр агуулга, хөтөлбөр, үнэлгээний талаар тодорхой тусгаагүй байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсад нийт 32,516 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа төдийгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох комисс ажилтгүйгээс хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт онцлох, олон янзын чадхүйг нь идэвхжүүлэн хөгжүүлэх, тэдний хэрэгцээг хангах ажил ёс төдий явагддаг байна. Улаанбаатар хотод 6 тусгай сургууль байгаагийн 4 нь оюуны хомсдлын хүүхдэд, 1 нь харааны бэрхшээлтэй хүүхдэд, 1 нь сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зориулагджээ. Эдгээрт 2200 орчим хүүхдэл хамрагдж байна. Ердийн сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах таатай орчин байхгүйгээс дөнгөж 12,000 орчим хүүхдэл суралцж байгаа гэсэн судалгаач гарсан байна. Судалгаанд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 48% нь асран хамгаалагчдын 36.3% нь өөрийгөө болон хүүхдээ бусад хүүхдийн адил сурч боловсрох боломжтой гэж үнэлж байгаа юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч боловсрох эрхээ эдэлж чаддаг хэсэг талаар санал асуулгад оролцогчдын 26.5% нь чаддаг, 36% нь чаддаггүй, 4% нь боломжгүй, үлдсэн хэсэг нь мэдэхгүй гэж хариулсан байна. Харин дотоодын ихтэй сургуульд 250 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 7-гийн 4-р заалтын дагуу сургуулийн төрийн сан төлбөрийг бүрэн хариуцахгүй дунджаар 300 гаруй мянган төгрөгийг жилд олгодог байна. Дээд сургуулиудын төлбөрийн хэмжээнээс хамаарч сургуулийн төлбөрийн зөрүүг олгох ажил хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад давхар бэрхшээл учруулж байгааг хэлж байна. Бидний олон толгомж байгаа асуудлыг шийдвэрлэж, хайлгалт зөв талаас нь шийдвэрлэж байгаас л гэж тэгж бодож байна. Сурах нөхцөл байдал тэгэл юм харахгүй тэгэл хичээлийн
жоохон хоцрогдол тиймэрхүү л асуудал гардаг да. Ер нь бол одоо хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд өнөөдөр сурах орчин гэх юм бол хангалтгүй байгаа. Гэхдээ оюутнууд өөрсдөө бор зүрхээр одоо тэр тухайн сонгосон мэргэжилтэд сонирхолтой учраас өнөөдөр хүртэл явж байгаа байхгүй юу? Сурж ийн сураад төгсөн ч олон залуучууд байгаа. Гэтэл төгссний дараа бол ажлын байр байдаггүй. Яагаад гэвэл ерөөсөн нийгэм биднийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээж авдаггүй. Энэ угаасаа чадахгүй те энэ хараагүй юм байна энэ хүн юу чадах вэ гэсэн сэтгүүтэй. За тэгэнгүүт биднэрт хэдийгээр ингээд сургуулаа төгсөж байгаа ч гэсэн ажлын байр байхгүй байгаа нь өөрөө хамгийн том бэрхшээл болчихж байгаа байхгүй. Эргээд нөгөө нэг талхаа болж идэхтэй хамгийн гол одоо тэр амьдралын зорилго маань өнөөдөр тасалж байгаа. Тэгэнгүүт одоо энэ төр засгийн байгууллагуудад бид нар болохоор юу хүсэж байна вэ гэхээр бидний хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг нийгэмд оролцох тэрх оролцооны боломжийг дээшлүүлж өгч, хууль эрх зүйн орчинг бий болгож өгч, тий ажил олгогчдод одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сурчилж өгч, тий магадгүй төсөл хэрэгжүүлж болох юм, тий ажил олгогчдод одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдал тий эргээр ойлгох, тэдгээрийн одоо нэг ч гэсэн хүнийг тий өөрийнхөө байгууллагт аваад ажилуулснараа тэр давуу талыг нь бас олж хараа, тий тухайн хүний амьдрал бас нэг ч гэсэн тий хувь нэмрийг оруулаасай. Тэгээ энэ яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй гэж харахаас илүү тухайн хүний юу хийж чадж байгаа тий давуу боломжийг нь илүүтэйгээр тий тухайн байгууллагатаа ажилуулж одоо жишээ нь компьютерийн програм дээр ажилладаг огт харахгүй залуучууд байгаа байхгүй. Тэдгээр залуучуудыг магадгүй бас тий яг мэдээлэл технологи ID-ийн чиглэлээр авч ажиллуулж бүрэн боломжтой байхгүй. Өнөөдөр ихтэй сургууль төгсөж байгаа одоо харааны бэрхшээлтэй залуучдаа хувьд ярил л да. Дийлэх нь одоо сул хараатай залуучууд байгаа. Сул хараатай хүмүүсийн хувьд бол асар их бэрхшээл тулгардаг. Яагаад гэвэл огт харахгүй хүн хараад бол тэр хүнийг харахгүй гэдгийг гаднаас нь хараад мэдж байгаа учраас туслах боломж илүү байдаг. Сул хараатай жишээл миний